За та бүхнийхээ амар амгалан айлтгая. Ташууруулаач нь байна. Хүн ихээс онохдоо яагаад үргэлж, уйлж, цорхирч мэдлэлт юм бэ? Харин угтаж авч байгаа хүмүүс нь яагаад баярлж инээлддэг? Та яагаад нэраа хөөхөд тэгж уйлд юм бол гэж бодож байсан нь? Энэ зүгээр л нэг уушгинд агаар орж байгаа хэрэг гэж боддгоо. Сүнс тийм үү? Их дэлхийд махан бие олж хүү таслагдах яг тэр мөчтэй. 99 тэнгэртээс өөрийнхөө гараар зурсан тийм хувь заяаныхаа төөрөг зураг төлөх ёстой үүлийн үрээ үүрэх ёстой зовлон жаргалынхаа бүх жинг бүх ачааг гинтхэн мэдрээд тэрхүү хүнд ачаанаасаа болоод уйлдаг, дуу тавьдаг. Тийм. За тийм бид нар хувь заяа гэдгийг хэн нэгэнд бидэнд хүчээр тулгасан зүхтах аргагүй шийтгэл шиг боддог. Миний тавилан л энэ юм байлгүй тэгээд бууж өгдөг хүмүүс олон байдаг. Харин тавилан минь наашир, тавилан минь наашир гэдэг дууддаг. Нэгэнд л туулах ёстой юм чинь. Тэ? Энэ хувь заяа гэдэг чинь хизээч хөндлөнгөөс оноосон ял байдаггүй гэдгийг мэддэг тийм хүмүүс бас байдаг. Энэ бол сүнс махан биеийг олж тийм махан бие олж ирэхээс өмнө өөрийнхөө тийм аялын төлөвлөгөөг ингээ сайн дураар гаргаад боловсруулад ирсэн байна шүү дээ. Тий, хизээ унах юм, хизээ босох юм, хинтээ очрох юм, хинтээ суух юм, хинээс салах юм. Тий, тэр салханд хүртэл тэр зураг багтсан байж идэг. Яагаад гэх юм бол сүнс сорилтоор цангаж тийм нэг экстрем юм хүсдэг. Тий, алдаа оноаны туршлагаар тэжихт гэдэг. Зэрэг гаргаад түрүүн ярьсан энэ дэлхийд ирдгээ гэж. Тэр амьдралын зураг тийм зургийн хүрээнд шугам нь Тэнгэрээс ингэж өгөгдсөн ч тийм үү. Түүнийг яг ямар өнгөөр бодох вэ гэдэг нь цэвэр таны чиний сонголт байдаг. Сонголт өөрөө маш чухлаа гэдэг яриад байдаг. Зарим монголчууд мөр бүх зүйл сонголт штэ үрмэнэж гэдэг. Хувь заяаны чин зам дээр тийм үү. Нэг том уул байх нь чиний зураг төөрөг гэж бод. Тэр уулыг давж харах уу? Бэлдэн хүрээд бууж өгөх үү гэдэг нь чиний л сонголт байгаа штэ. Тэгвэл энэ зураг төөрөг сонголт хоёр бидний үр хөвгтдээ хэрхэн холбогддог юм бэ? Хүүхэд эцэг ихээ сонгож төрдгүү гэдэг. Асууя л да. Би асууж исэн онготоос. Тэгтэл гэж. Тийм ээ. Маш нарийн утгаараа сонгож төрдөг гэж бүр наривчлал л та. Тийм. Сүнс их дэлхийд тийм үү? Махан бие олохоос өмнө дээд 99 тэнгэртээс өөрийнхөө хувь заяаг өгсөрдөг. Яг л тийм эвлүүлдэг тоглоом онс эвлүүлж байгаа юм шиг өөрийнхөө тэр амьдралын зургийг тэнд бүтээж тэндээс хим татж идэг. Тэгж очролж идэг. Наранд бие шарж байгаа юм шиг. Тэд хүний ертөнц рүү буухын тулд 99 тэнгэрээс бүр очролж аваад тийм ирэх авдаг хуйлт. Энэ хүлээлтийн орон зай дотор сүнснүүд тийм үү ямар үйлээр энэ дэлхийд ирж байгаагаас шалтгаалаад өөр тэнгэрээс эрчим энерги татдаг гэж. Жишээ нь тийм үү эдийн тэнгэрээс хамгийн их эрчим авч байгаа. Тэрхүү энергиээр тэр хэмээр цэнэглэгдсэн сүнс хүний ертөнцид буухдаа шууд л хамгийн тийм баян айлд элбэг ангалан голомтыг сонгож төрдөг. Яагаад гэх юм бол түүний хийх үйл нь эд баялаг бүтээн байгуулалттай холбоотой ажил байж идэг. Харин тийм үү мөчид заяатны тэнгэр ч юм уу урлагийн тэнгэрт тоогдож тэндээсээ өгөгдлөө авсан сүнс бол дуучин хуурч эсвэл ямар нэгэн тийм уран бүтээлч айлд мэдлэх нь бол элбэг байдаг. Эмчийн гэрт домч төрнө гэдэг шиг.
Тэ? Цагдаа хүний хүүхэд цагдаа болох гэдэг засагч тэнгэртэй авах гэдэг байна. Тэр тэнгэрийн сүнсийг дуудаад байна гэдэг ч юм уу. За тэгээд тэр сүнснүүд хүний ертөнцид ирээд тийм үү. Хийх үйлтэйгээ хамгийн ойр түүнийг нь яг хийх ажлыг усалж дэмжиж чадах одоо хөрсийг л хайж идэг. Тийм айлд төрхийг л одоо хүсдэг, мөрөөддөг гэх юм уу. За тэгэхээр тийм үү. Эндээс нэг маш тодорхой бөгөөд хатан үнэн гарч ирж байна. Та яг одоо ямар амьдралтай, ямар бодолтой, ямар хүсэл тэмүүлэлтэй байна. Яг түүнтэй чинь таацаж тэр далгион дээр чинь тохирсон үрэл танд мэдлэн. Хэрв тийм үү, таны дотоод ертөнц тийм бүтээй, хөгжий, гэрэлтэх тийм хүслүүдээр дүүрэн байх юм бол яг тэр эрчмээр дүүрсэн танин мэдхэн сүнс таныг зорио ирнэ. Харин таны дотор айдас, гомдол, бухимдал байгаалтай байл тийм үү. Яг тэр сорилтыг туулах ёстой. Эсвэл танд хатуужил заах сүнс тань хаалгыг татна. Тийм. Сүнс ерөөсөө тийм андуурч буудаггүй гэж байгаа байхгүй. Барагтаал та ямар байна? Танаа одонд яг л тийм үр ирнэ гэж. Бидэнд ирж байгаа үр хүүхэд бол зөвхөн бидний хувь заяаны зураг төрөг биш, харин тэдний хувь заяаны зургийн хамгийн том хэсэг нь бид өөрсдөө болж байдаг. Тэд таныг алдаа оноотой нь дутуу гоцоотой нь товлоод ирсэн шүү дээ. Тэгвэл бид нар яагаад энэ хувь заяанд төрд юм бэ? Яагаад дандаа буруу сонголт хийгээд байна гэж шаналт юм бэ? Учир нь хүмүүс энэ өөрийн дотоод руугаа биш, энэ сүнс рүүгээ биш, үргэлж гадагшаага харж амьдэрдэг болчих. Тийм тархины шууган, нийгмийн хүлээлт, хайдас, шоналт түлэгдэхэр хүн энэ анхны зураг төрөг буюу сүнснийхээ өгөгдлийг уншиж чадхаа болчихдээ. Тэгээ яг энэ үед л танд ажихаа төлөв хэрэгтэй. Танд бясалгал хэрэгтэй. Зүгээр л аж тэгээд анзаар. Нүдэнэд тэ бүх бодлоо зогсоож. Юу ч хоосон чанар, туйлын амар амгалан, жаргал тэнгэрэл нэвтэр. Аж хаан гүнд орох үед хүний сүнсэн мэлмийн нээгдэж өөрийнхөө хувь заяаны зургийг талент харж байгаа юм шиг тод харж идэг. Таны дотор тэр гүн амар амгалангаас гарсан шийдвэр хизээж буруу байдаггүй гэдэг. Та өөрөө ямар тэнгэрийн эрчмийг дуудана, танд яг л тэр тэнгэрийн тамхтай үр ирэх болно. Таны үр хөөхөд танд ямар хичээл заах гэж, таны хувь заяаны зургийг хэрхэн бодох гэж ирсэн бол та өнөөдөр энэ тухайг бодоод үзээрэй. За баярлалаа. Гэлала.